Сайн уу Библи. Шүүгчдийн түүх. Гидеон 2. Шүүгчид 8 дугаар бүлэг 22-оос 28 дугаар ишлэл. Шүүгч Гидеон ердөө 300 цэргийн хамт Медиантай туулалдаж ялалт байгуулсан юм. Гэвч энэ ялалт нь Гидеон болон түүний цэргүүдийн хүчээр бус, харин Бурхны хүч чадлаар боломжтой байсан. Бурхан энэ дайн тулаанаар дамжуулан зөвхөн Бурхан л Израильд аврал авчрах нэгэн болохыг харуулсан юм. Ингэснээр Израильд зовлон учруулж байсан Медианы айран устж үгүй болсон бөгөөд харин одоо Израиль улс Медианыг захирах үйс хүч чадалтай болсон юм. Ингээд Израиль улсад удахгүй амар амгалан цаг үе ирэх мэт санагдаж байлаа. Гэтэл өнөөдрийн цөмийн үг болох Шүүгчдийн номын 8 дугаар бүлгийг уншвал Израильд нэг л сонин өөрчлөлт гарч байгааг харж болохоор байна. Гидеон Бурхны үгийг даган шүтээнүүдийг нураахдаа хүмүүсээс айсандаа шөнөөр хөдөлж байсан хүн. Тэр үнэхээр аимхай нэгэн байсан юм. Тиймч болохоор дайн тулаанд оролцоогүй байсан Ефраимын хүмүүс түүн дээр ирээд "Яагаад биднийг дайндаа дуудаагүй юм бэ? Бидэнд ч бас хуваалцаж өгөх хэрэгтэй" гэж хэлэхэд Гидеон тэдэнд аятайхан үг хэлээд тайтгаруулж байв. Гэтэл Медианыг хөөж довтлон байлдаж явах үед түүний зан огт өөр болж өөрчлөгдсөн. Өлсөж ядраад байсан өөрт нь болон 300 зэрэгтэн туслаагүй байсан Суккот болон Пануэль хотын хүмүүсийг аимшигтайгаар шийтгэж Медианы удирдагчдыг алж хороохдоо огтхон ч нээлсэнгүй. Яаж хэлэх вүтэ? Гидеон одоо айх зүйлгүй болсон. Бүр айдас төрүүлэм хүн болчихсон юм шиг санагдаж байлаа. Израильчууд Гидеонд хандан таны хүү болон таны ач хүү биднийг захирч өгнө үү гэж хэлэхдээ Гидеон "Би та нарыг захирахгүй. Миний хүүч бас та нарыг захирахгүй. Зөвхөн Бурхан л та нарыг захирна." Ямар гайхалтай үг хэлвэ, тийм ээ? Ийм үг хэлж байгаа хүн бол зөвхөн Бурханы захиргаа болон үгэнд л дуулууртай байх учиртай. Гэтэл Гидеон удалгүй Бурханаас ямар ч тушаал аваагүй нэгэн хачирхалтай зүйлийг хийсэн. Түүнд биднийг захир гэж хэлсэн Израиль хүмүүсээс тэр алтан эмгэнүүдийг өгөхийг хүссэн бөгөөд хүмүүс баяртайгаар түүнд өгсөн. Ингэж өгсөн алтан нийтдээ 20 кг-аас давсан гэдэг. Гидеон энэ алтаар тахилчийн хувцас хийж түүнийгээ өөрийн хотод байрлуулсан. Тэгээд Израильчууд тэр хувцсыг биднийг хамгаална гэж бодон шүтэж эхэлсэн байх нэ. Ингэснээр Израильчуудад шинэ шүтээн бий болсон юм. Үүний дараа Гидеон маш олон эхнэр авч олон хүүхдүүдтэй болсон. Тэр хүүхдүүдийн дунд "Миний аав бол хаан" гэсэн утгатай нэртэй хүүч байсан. Ийхүү эцэстээ Гидеон өөрөө хүмүүсийн шүтээн болж өөрийгөө болон үр хүүхдүүдээ Израиль ард түмнийг захирагч болгож орхисон юм. Хэрвээ Гидеон өөрийн аимхай байсан үе мөн өөрийн хэлсэн шиг зөвхөн Бурхан л өөрийг нь болон Израильчуудыг захиртаа гэдгийг санаж байсан бол ямар сайн байх байсан болоо. Гэвч харамсалтай нь Гидеон эрх мэдэл эд хөрөнгөнд автаж өөрийг нь болон Израиль ард түмнийг хэн ивэж удирдах байсныг мартчихсан бололтой. Хүүхдүүдээ, Гидеоны түүхийг санацгаая. Тэгээд дахин нэг удаа зөвхөн Бурхан л биднийг захирах эрхтэй гэдгийг заавал санаарай.